Зүүн Азийн төмөр замын хамтын нийгэмлэг үүсэнтэй холбогдуулан Монгол улсын төмөр замын хөгжлийн стратегийг тодорхойлохын төсөл болон Солонгосын олон улсын хамтын ажиллагааны КОИКО-гийн дэмжлэгтэйгээр галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв барилгыг барих үйл ажиллагааны чадварыг бэхжүүлэх замаар Монгол улсын төмөр замын тээврийн өрсөлдөх чадварыг сайжруулахын төсөл хэмээх хоёр төслийн хаалтын семинар өнөөдөр боллоо. Энэхүү семинараар дээрх төслүүдэд оролцсон экспертүүд, эрдэмтэн судлаачид, бодлого тодорхойлогчид Монголын төмөр замын хөгжлийн стратегиуд, түүнчлэн төмөр замын аюулгүй байдлын хяналтын нэгдсэн тогтолцоо, мастер төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай хууль эрх зүй болон санхүүгийн тодорхой асуудлын талаар тус тусын ажлын үр дүн танилцуулгыг хийж харилцан мэдээлэл солилцох юм байна. Монголын төмөр замын хувьд 2022 оны 5 сарын 5-нд сангийн яам, зам тээврийн хөгжлийн яам, бүгд найрамдах Солонгос улсын дэд үтсийн яамны хооронд санал жишгийг байгуулсан. За энэ бол үндсэнтэй бол 3 чиглэлээр санал жишгийг хүрээнд бол хийгдэх ажлууд байсан. За манай Монголын төмөр зам дөрвөмж төвцөөд компанийн хувьд бол зөвлөх үйлчлэгээний гэрээ байгуулж энэ хугацаанд ажиллалаа. За бид нар энэ 3 жилийн хугацаанд төлөвлөсөн ажлуудаа бүгднгийн товсон хугацаанд амжилттай хэрэгжүүлээд өнөөдөр одоо эцсийнхаа тайлангийн хурлыг хийж байна. Энэ хүрээнд бол одоо Солонгос улсын консорциумтай хамтраад хийсэн ажлын хүрээнд бол ер нь тээвэр логистикийн салбар одоо манайхын дэлхийн хэмжээнд бол ер нь жоохон хаагур байранд явж байгаа. Тэгсэн мөртлөө ашигт малчлалын хувьд бол бид нар дэлхийд бол эхний 10-д явдаг. Тэгэхээр энэ тээвэр логистикийн чиглэлийн одоо үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах вэ? Дээрээс нь Зүүн Азийн төмөр замын нийгэмлэгтээ бид нэр энэ төмөр замын салбарыг хэрхэн одоо уялдуулах вэ? Одоо бид нар бол үндсэндээ Орос улбанус болон Герман хятад улстайгаа нийт одоо холбосон 3 коридорыг бол хөгжүүлж байгаа. За энийг бол хөндлөн чиглэлтэй бас яаж холбож ингэж төмөр замын тээврийн салбарыг бас ашигт малтуулынхаа салбартаа уялдуулж хөгжүүлэх үү гэдэг энэ чиглэлээр мөн одоо сая хэлсэн 70 цадагтаас 5 толгой мөн сайн шандаас хөөж чиглэлийн одоо хөндлөн төмөр замын одоо тэзүүг үндсэнд нэгэ боловсруулаад ингээ бэлэн болоод байна. Цаашинд одоо энэ төслийн хүрээнд бол эхнээсээ бол үр дүнгээ гараад явж гин гэж үзэж байна. 2024 он засгийн газрын 300 дугаар тогтоол гарсан. Энэ бол ямар ч тогтоол гэхээр яг энэ төслийн хүрээнд хийж байгаа сайн шантаас хөөж чиглэлийн одоо энэ хөндлөн чиглэлийн төмөр замын одоо барих энэ тогтоол гараад эхэлсэн байна. Аж ахуйн нэгж иргэн одоо энэ хуваарай зүтгүүр богоон эзэмшдэг ийм болсон. Тэгэхээр энэ бүгдийг нэгдсэн байдлаар зохицуулж зохион байгуулдаг, хяналт тавьдаг ийм байгууллага байх шаардлагатай юм. Энэ хууль нь байсан боловч энэ байгууллагыг бид байгуулад үндсэн үйл ажиллагаа нь явж чадахгүй байгаа гэсэн. Тэм учраас энэ одоо галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийг барьж байгуулах ийм тусалцааг хүссэн. Тэгээд энэ КОИКО 14 сая доллараар энэ техник тусалцаа буюу буцалтгүй тусламжийн хүрээнд гэсэн үг. Энэ техник хяналтын хөдөлгөөний хяналт тавих, зохицуулах, зохион байгуулах энэ төвийг барилга байшингийн барьж өгөө тоног төхөөрөмжтэй мөн хамт өгнө. За тэгээд ажилчид энэ мэрэгчлэтнүүдийг сургах ийм төсөл явж байгаа гэсэн үг. Энэ барилгын ажил бол эхэлсэн явж байна. 26 онд үндсэндээ дуусаад ажилд орно. За энэ төслийн зэрэгцээ бас Монгол улсын төмөр замын мастер төлөвлөгөө гэдэг төлөвлөгөө боловсруулад өнөөдөр одоо хилцүүлэх гэж байна. За ахиа дараагийнх нь бүгд найрамдах Солонгос улсын санаачлагаар эхэлсэн зүүн хойд Азийн төмөр замын нийгэмлэг гэдэг ийм одоо санаачлага байгаа. 7 улс төмөр замаар хоорондоо холбогдох гэсэн энэ төсөл явагдаж байгаа. Энэ төслийн талаар бас танилцуулга явагдах юм байнамаа. Энэ явж байгаа саяын хэлдэг олон төмөр замуудын хөдөлгөөнийг зохицуул зохион байгуулах гол үүрэгтэй ийм байгууллага байхгүй тийм. Тэгтэр мэдээж тээврийг шуурхаа явуулах, үр ашигтай явуулах, аюулгүй, осолгүй явуулах энэ одоо гол үүргийг энэ байгууллага гүйцэтгэх нь гэсэн үг. Энэ үгээрээ мэдээж манайхаар дамжин өнгөрч байгаа тээвэр. За мөн одоо манайхаас бас олон улс руу чиглэж байгаа энэ тээврүүд одоо илүү шуурхаа явж тээвэрлэлтийн бүтээмж нэмэгдэнэ л гэсэн үг. 대한민국 국토교통부를 대표해서 3 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа Монгол улсын төмөр замын салбарыг одоо хөгжүүлэх стратегийг боловсруулах төслийнхаа одоо сүүлийн тайлангийн хуралд оролцохоор ирсэн байна. Тэгээд энэхүү төсөл маань бүгд найрамд Солонгос улсын газар тээврийн яамны хөгжлийн санхүүжилт буюу ODA санхүүжилтээр хэрэгжиж байгаа юм төсөл байгаа. Тэгээд энэхүү төслийн хүрээнд бид нар Монгол улсын төмөр замын салбарыг ашигт малтмалын салбартаа за мөн логистикийн салбартаа хэрхэн уялдуулан хөгжүүлэх
мөн төмөр замын салбарт тэр дундаа төмөр замыг барьж байгуулахтай холбоотой санхүүжилтийн арга хэрэгслийн талаар бас судалгаа хийсэн байгаа. Тэгээд энэхүү төсөлд маань Солонгос улсын Корел буюу Солонгосын төмөр замын корпорац, за мөн тээврийн судалгааны хүрээлэн болох Коти, за мөн Киган буюу Солонгосын Geoscience болон геологийн судалгааны хүрээлэн мөн хувийн хвшлийн Юшин инженеринг гэсэн компаниуд оролцсон байгаа. Тэгээд энэхүү төслийн үр дүнд үндэслээд бид нар цааш бас Монгол улсын төмөр замын салбарт, ашигт малтанлын салбарт хамтран ажиллах олон энэ боломжууд нэгнэ гэж итгэж байна. Энэ төслийн маань үр дүнд ерөнхийдөө бид нар нийт 16 чиглэлийн төмөр замын чиглэлүүдийг бид нар давхар судалсан байгаа. Мөн дээрээс нь Монгол улсын засгийн газраас боловсруулсан төмөр замын мастер төлөвлөгөөтэй уялдуулж бид нар судалгаагаа хийсэн байгаа. Тэгээ энэхүү мөн тэр дундаа 2 чиглэлийн төмөр замын наривчсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Тэгээ тэрний үр дүнд бол ерөнхийдөө энэ 2 төмөр зам маань бол эдийн засгийн үндэслэлтэй гэсэн хариу гарсан. Тэгээд гол нь яг боддоор энэ 2 төслийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын засгийн газрын санхүүжилтээр зохисгүй бас гадаадын зээл тусламж болон санхүүжилтийг бид нар давхар энэ төслөд оруулж ирснээрээ илүү үр дүнтэй болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Ингийн тулд бид нар төр хувийн хвшлийн түншлэл болон уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замын барилгын ажилдаа уялдуулсан хэлбэрээр хэрэгжүүлэх юм бол энэхүү 2 төсөл маань үр дүнтэй байх юм байна гэсэн дүгнэлтийг хийсэн байгаа. Тэгээд ингийн тулд гол нь гадаадын хөрөнгө оруулагч нар яах ёстой вэ гэхээр Монгол улсын төр хувийн хвшлийн түншлэлийн тогтолцоод бас тодорхой хэмжээний шинжилэлтүүд хийгдэх шаардлагатай. За мөн тодорхой бидний санал болгож байгаа энэ хэлбэрээр хэрэв уул уурхайн бүтээгдэхүүнтэй уялдуулж чадах юм бол энэ 2 төсөл маань бас амжилттай хэрэгжих боломжтой байна гэсэн дүгнэлтийг хэлээ. Цус семинарт Монголын талаас зам тээврийн хөгжлийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, геологийн үндэсний алба, Монголын төмөр зам төр өргөдгөх хувьцаат компани, Солонгосын талаас тус улсын газар дэд бүтэц, тээврийн яам, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Солонгосын тээврийн хүрээлэн, олон улсын контракторуудын холбоо, Солонгосын газар зүйн шинжлэх ухаан, уул уурхай хүрээлэнгийн 40 гаруй инженер, мэрэгчлэтнүүд, эрдэмтэн судлаачид оролцлоо.